पिता पितामहश्चैव तथैव प्रपितामहः मातामहः तत्पिता चैव प्रमातामहकादयः एते भवन्तु मे प्रीता प्रयच्छन्तु च मङ्गलम् ॐ समस्त पितृभ्यो नमः तर्पयामि Сүрья, эхмэ, чи яава? Мая хатанд бараа болж явж байх ёстой шүү дээ. Тийм ээ. Гэхдээ дэвдахаас нана цэцэрлэгтэй Юу болсон юм бэ тэнд? Сүрья, цэцэрлэгт юу болсон юм бэ? хатантан шагжаудмын ногон үр төрүүллээ. Хантан түмэн төвнө. Хөдөөрөө өргөө ордонд дэвтэн бийч цангин мөхөөрхөн дуу хоолой самхан харшид цооряана хот даяра байсан дэлхийн ертөнц хөртөл дэвэлцэн бүжин цэнгинэ улс орны минь ирээдүйн хаан удахгүй морил гэж мэдтүгэ удахгүй задарнаа Хэрэггүй юм ярих бодож те. Тэний бидэнд одоохон хилээж. Энэ бол хатны манхүү. Хатантай баяртай мэдээ. Хатан махаа маяа хамарчиж хунтайч мэндэлсэн байна. Энэ мэдээ дууснаас ухсан мэндэр. Зэт гэж байна. Ийм сайхан мэдээ хүргэсэн чамд талархъя. Хүссэн бүхнээ ав. Маа Сүрья, алтан мөнгө эрдэнэс хаан тулсыг миний амийг ч авч болно. Хүссэн бүхнээ ав Сүрья. Үгүй хантан миний эхнэр бас амарчаад хөтөж хийх ажлыг та надад даалгасантай адил хүүг минь хунтайчин хөтөж болохыг таньсахгүй. Энэ л миний хүсэл. Хүслэл ч болгоё. Амлаж байна. Хантан. Абидада. Дүүмин. Би өв залга хүүтэй болсон. Тийм ээ. Хөвөн. Даранадан. Намайг шаналган хүлээл гисэн хүү төрлөө. Олон жил хүссэн хүүхэд минь төрж би хөвөнтэй болсон. Миний залгамжлагч. Эцэнтэй та юу болов? Бид таагүй юм болно гэж бодож байтлаа. Харин ч тун сайхан мэдээрлээ. Тийм ээ дүүмэн. Муу мэдээ сонссоор цөхрөнгөн бараад байтал энэ үнэхээр сайхан мэдээ. Би хаан шүдэдэн авга шагжоогийн удмынхан та бүхэн талархаж байна. Та нарын минь хүсэл мөрөөдөл залбирал намайг ямагт эвэж байсан бэлээ. Энэ сайхан мөчийг харах гэж би амьдарч байсан.
Би удам тасарсан хаан хэмээгдгээс ангиж ирлаа. Сонсох түн. Өнөөдөр бүх албат иргэдийг хааны ордонд өрөе. 3 хоног баяр ёслол үйлчлэвэ. Ломбины цэцэрлэг рүү явах морд бэлд. Хурдан очиж хөвгүнээ хармаар байна. Цаг хугацаа явж өгөхгүй. Бид хоёрын хинтэн адилхан юм бол та. Алуу морд. Ад жаргалыг харуулсан хоног дагна. Алтан нарт өдрийг харанхуй шүн хавна. Хэн нэг нь энд баярлаж байхад хаан ихтэй харин нөгөө нэг нь униглан шаналан ганцрах болно. Хатанта одоо Дэвдах руу явах хэрэгтэй. Үгүй. Парачапати би хот руу буцмаар байна. Тэгэдэ. Хот руу буцъя. Явж ямаа бэлдээ. Парачапати. Би ганцаараа явмааргүй байна. Би ойлгосонгүй. Хаантай хамт буцмаар байна. Хаантай? Үгүй. Хаантан биднийг ирэхийг хүлээн гэсэн шүү дээ. Үгүй. Хүнтэй болсныг сонсоод шууд наашаа морилно. Хатанта баярлалаа тун. Сайхан мэдээ. Хаантан Лумбины цэцэрлэг рүү морж яасыг. Ихчээ. Та хайртай хатна гэсэндээ зүрх сэтгэлийн сайн мэдж байна шүү. Намайг магтах хэрэггүй. Хааныг угтаж авахд бэлт. Мэдлээ. Өөр болно. Хаанд нэг чи энэ удаа гой таашинцтай угтаарай. Тэгвэл илүү их баярлах байх. Тэгэ. Минь хөвөнтэй болсонд баяр хүргэе. Ёсорхоод яах вэ? Энэ хэдэн жил надаас зугтаж олдохгүй байсан хүүгээл хурдан хармаар байна. Хаан байна. Бас хатантан. Хүлээ. Хүмүүс хүссэн хүүхэд төрвөл булган сүлтэй гэдэг. Би бас танд эрхэлмээр байна. Надад бэлэг өгвөл би хөргөж өгье. Бэлэг байхгүй ч чамд өгнө гэж амлая. Амлаж байна. Хүссэн юм а хэлэл дээ. Би өгнө. Хүүнтэй болгосонд хязгааргүй баярлалаа. Бэйн сайн уу? Миний амьдрал одоо сайхан утга учиртай байна. Парачапати сар гарсан ч өвөл бүрхээд байх юм. 30 хоногийн дараа та хүүтэйгээ уулзна. Шастэрт тэгж заасан. Тэр шаштар судрын талаар би ёстой юу ч мэдэхгүй. Би учрыг хэлж өгье. Тэгэхээр амарчсны дараа их хүн сольддог. Нөхөр нь хамт баймаар байдаг. Эхнэрийн бие тэнхэртэл хөөхд их хоёрыг ойртуулахын тулд тэднийг эцгээс нь 1 сарын турш хол байлгах ёстой. Ангаахын судраас отож уншаад ингэж зөвлөсэй. Мэдлээ. Би уулзаж болохгүй юм байна. Уу ядаж харж болно үсттэй. Болно. Юу харагдаж байна? Зурхаач алганы хээгэр ирээдүг нь харна. Худалдаачин ирэх хүүхдийн ухааныг хуруугаар нь мэднэ.
Харин дайчин хүн бугууг нь сонждог Прачабати. Бугуйнд нь сэлэм эргүүлэх чадал байна уу гэдгийг. Энэ таны хөв дэлхийг захирна. Болтугай. Болтугай. Хатантан өрөөнөөс гарсангүй. Мангала. Эцсийн эцэст хааны мөрөдөл биелэлээ олсон бололтой. Чи одоо намайг санаа Юу ярина вэ? Эсвэл чамд баяр хүргэх юм уу? Баяр хүргэе. Хаантан удмаа залгууллаа. Харин чиний хүүгийн амьдрал сүйлсэн. Юу гэнэ? Нийслэлд бүгд баярлаж байна. Чамайг уруу царайтай байгааг хэн нэгэн харуул юу гэж бодох юм бэ? Чи юунд нь санаа зовсон бэ? Мөрөөдөл чинь замхарч чад байна. Хүүгээ хаан ширээн залах санаа минь хийсчлээ. Чадах бүхнээ хийсэн. Гэтэл нэмэр алга. Хальтраг гээд бөмбөг асглаа. Унсангүй. Идэ зогт нь хор хийсэн ч хатантан амт хിവэрэ байна. Дуугаа айд. Цаашлбал миний үгээр дэв дахад алуурчих хүлээж байсан. Хатныг дуусгасан бол асуудал шийдэгдэх байлаа. Гэтэл очихын хооронд устан маань цэцэрлэгт амарчсан байна. Лордник үстэй тавраг болгоод үгүй. Тайвшир Мангала. Гарыг Баяр гэж байна. Мангала. Тэгчээтэй. Энэ бамбар ордныг л шатаад. Бид алдаага мартах хэрэгтэй. Уур онгоо дар. Явж хаант нэг өгтөж авъя. Мөргөлийн зулаас. Морил хатан Мая. Хатан Прачабати. Хунтайчиг харахыг зөвшөөрөж. Хаантныг дойрооч. Нүд. Бас үснэ. Би бас тэгэж бодсон юм аа. Өхөрт мөр хөөрхөн шүү.
Үсгүй. Та энэ ертөнцид чухал нэгэн учиртай төрж зорилгодоо хүрсэн билээ. Явах цаг боллоо. Үгүй. Би явахгүй. Надад хийх юм их би. Хүүгээ өсөж торинтол би баймаар байна. Үгүй. Явахгүй. Үгүй. Ихчээ. Яасан бэ ихчээ? Юу болов? Та зүгээр үү? Нэг юм саналаа. Хаантанд хэл. Дэвтэх туга дантванад хэл хүрэг гэж. Тэр Амитаг нааш нь явуулна. Амита. Бид Амита хатныг заавал урих хэрэгтэй. Хүүхдэд нэр өгөх ёслол төрсний дараах 5 дахь өдөр нь хийдэг. Тэгээ ясаар болгоё. Би хүүгийнхээ нэрийг энэ дэлхийд зарлан тунхаглана. Дэрдэ. Ээж гэж хэлээрэй. Хатан Амита ирлээ. Сайн явж ирв үү? Тэгэлгүй яах вэ? Ашгүй. Та ирлээ. Би юу? Би улсынхаа ирээдүйг тээж явах уу? Чи хааны хөвөнийг төрүүлээ. Харин одоо би төрнө. Энэ бэлэгсэлд хэн төв? Чамд бишээ. Хааны аягт. Тэгвэл танд хунтайжийг харуулъя. За. Ээжигээ дуурайсан юм байна. Амита хата. Та хунтайжид нэр хайрлаач. Тэгээд бид нэрийг ургийн бичигт харуулна. Сиддарт. Та надад Сиддартын ирээдүг айлдаж хайрлав. Хонтайж бусдаас өөр хувь заяатай төржээ. Чин зоригтон болно гэж харагдана. Эрэлхэг хүчтэй ялагдашгүй дайчин захирагч Бас нөгөө Эзэн хаан болох уу гэдгийг л би мэдэх гэсэн юм. тийм ээ. Хонтайж эзэн хаан болно. Хаантан Хонтайжийн алдрыг Сиддарт хэмээвээс овг нь Гаутам. Иймээс Хонтайжийн нэр Сиддарт Гаутам. Сиддарт Гаутам бишээ. Эзэн хаан Сиддарт Гаутам. Хаан Сиддарт Гаутам манцтугай. 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 Ихчээ. Одоо амар да. Хэрэг гарвал дуудаарай. Яасан бэ? Чамд өнөөдрийн ёслолыг хийсэнд баярлалаа. Миний хүсэл биелсэн. Гэвч хүсэл хизээч дуустгүй. Их болгон үрээ өөрөө өсгөхийг мөрөөдөж байдаг. Энэ мөрөөдөл минь биелэхгүй нэ.
Одоо яриад хэрэггүй. Намайг бүү ятга. Паражабат. Намайг хөл хүнд байхад тайлагч мэргэд хүүг маань хаан болно гэж байсан. Сидартыг хаан болтол миний нас хүрэхгүй байх. Игчээ, та ингэж яриад байвал би явлаа шүү. Чамаас өөр би хиндэж хэлэхэд. Сидартыг сайхан өсгөж хүмүүжүүлээрэй. Хичээнэ. Паража. Төрсөн хүү шигэ. Сидартыг хайрлах болно гэж надад амлаачтэй. Игчээ. Та илаашилгүй яах вэ? Санаагаа битгэж хэлээ. Тийм биш ээ. Цаг нь ирж байна. Би явах ёстой. Надад амлаа. Сидартын хүссэн бүхнийг биелүүлээрэй. Амлаж байна. Бас хаанд нэг надаас илүү хайрлаарай. Мая, би хоёуланг нь хайрлна гэж амлая. Бас намайг битгий мартаарай. Хизээч мартахгүй. Үргэлж санана. Игчээ. Та яаваа? Игчээ. Явах цаг болсон. Сүүлчийн удаа хаантай уулзах юмсан. Удаад чиг ханыг мангалагдаад. Игчээ. Яасан бэ? Зүгээр болох нь уу? Тэнгэр талих тэмдэг үзэгдэж байна. Юу асан бэ? Мэдхгүй байна. Бид хоёр ярьж байтал гин тухай алдаад. Болохгүй хаантайг судар цааснаар хатантай уулзаж болохгүй. Гэхдээ хатанд яг одоо би маш их хэрэгтэй. Хатны зүрх зогсох гээд байна. Цагаалах хааны хурдан дуутаарай. Ямар нэг арга байгаа да. Сүнс хайлах цаг. Тиймээс хүлээх хэрэгтэй. Ингээд зогсоод байвал та хатныг дахиж хизээч амьд байхыг харахгүй нь. Яви хаантан. Орвол нүглээ намчил. Тийм бол хэлснээр тань болъё. Хаантан 100 хүнээ өгвөл нүглийг цайруулна. 100 хүнээ. Мая. Надад аюул учрвал яах вэ? Намайг амьд байгаа цагт танд аюул нүрлэхгүй. Яагаад? Учир нь би гэргийн хിവэр өөд болох тавилантай. Би
Таны төлөө л амьдарч байсан шүү дээ. Таньгүйгээр миний амьдрал утгагүй. Танаас өмнө би хорвоог орхиж байна. Өгдөгөө миний үгийг биелүүлнэ гэж амлаа. Миний араас бүх ашууд хунтайчийг үргэлж хайлаж байна. Ихчээ! Антан! Тач явда! Мая, яах гэж биднийг орхив доо. Бүү гашууд. Хүн дөрвөн галаас зугтаж чаддаггүй. Хүч чадал, хүсэл тачаал, хотоодны ба чандрын гал. Хүсэл тачаалын гал амьдралыг бий болгодог. Оршуулгын гал амьдралыг үнс болгоно. Хатан Мая их ач буянтай хүн байж тэрвэр их үйл хэргийг бүтээн хаан тулстай өв залгамжлагчийг үлдээлээ. Тайлгчаа. Хатан Мая амарчаа 7 хоногийн дараа өөд болно гэж та таглах хийдэг өдөр хэлж байсан. Хэрэггүй тэр тагилгыг хийж ийм юм болно гэдгийг мэдсэн бол хийхгүй байх байлаа. Хизээч хийхгүй байсан. Хайчих нь. Яасан? Седартыг өсгөх талаар хаанаас гоё? Яагаад гинт дайсанд өгөөмөр хандах болов? Хонгорхон минь. Чи юмд санахаараа дандаа нүдэ онилгох юм аа? Одоо бодож байхдаа нүдэ нээж бай. Үгүй бол алтаа гаргана. Тэгээд Хэрвээ би Сидартыг өсгөвөл тэр миний эрхэнд байна. Би тэрнийг Девдатын үгнээс гардаггүй. Тийм доолгортой хүн болгож өсгөх санаатай байгаа. Юу ч хэлсэн. Бүгдийн хийдэг. Хонтаж хаан ширээнд суудгаараас гэхдээ улсыг миний Девдат захирна. Үгүй эрхмэ.
хармааргүй байна. Энэ бол хувь тавилан. Хүн хувь заяагаа мэддэггүй. Би амьдралаа мэднэ. Хатнаас минь салгасан тэр хүүнийг харах хүсэл надад алга. Тийм биш те. Гаслан уйгаа шүү. Таны сэтгэлийг бүрхэж. Сиддарт хөвүүн хатантай хоёрын мөрөөсөл байгаагүй билүү? Та хунтайжиг хүүнэ гэж үл үзвээс яаж зүү ёсны өв залгамжлагтай болох гэж. Энэ таны мах цусны тасархай гэдгийг бүү март. Таны өөр удам Мая хунтайчийг төрүүлээд бидэнд үлдээгээд утсан. Хаанта та хүүгүний хаач эцэг шиг ингэртэй тэрвэр та нүдрүү нь хар. Таны өөдөөс Мая харж байгаа юм шиг байх болно. Ашгүй эцэг хөвөнтэйгээ эвлэрлээ. Сиддарт хунтайж төрсөн ихтэйгээ ижилхэн эцгийнхээ хайрыг татаж чадж байна. Энэ бол тун аятай хэрэг. Хатан Мая хараад их баярлах байсан да. Хаантан танаас юм гоох гэсэн? Мангала болно. Дүүгийн минь эхнэр. Юу хэрэгтэй юм? Таны хөвөнийг. Сиддартыг уу? Хаантан Сиддарт хунтайжийг би Девдаттайгаа өсгөж болох уу? Яаж тэрвэлээ? Бусдаас хамгаална. Юу л да? Зүгээр л харж асарна. Сиддартын өрлөг ихэн Пражапати. Гэхдээ хатан Пражапати залууднаа гээд намайг асар гэж та хэлсэн байхаа. Тэгвэл ингээ Сиддартыг би асрээ. Харин та намайг тэгв. Чамайг асар гэж би хэлж байсан нүнэ. Тэгээд яасан? Маягийн үгийг би сөрж чадахгүй нэ. Тэр Сиддартыг Пражапатигаар асруулаарай гэж загсан. Одоо би та хоёроос нүдээ салгахгүй те. Гадаах юун чимээвэ? Хаанта хотын ард иргэд хунтайж та хоёрын барааг харахаар иржээ. Эрхэмдээдсэ өвгөн арш танд бараалахаар өргөний гадаа иржгээд хүлээж байна. Юун арш? Өөрийгөө арш асит гэсэн. Арш асит? Энд вэ гинэ? Асит манай удмын тайлагч байсан юм. Эцгийн минь багш. Ууланд олон жил даяанчилж байгаа. Агуу бясалгаач. Том мэрэг.
хаан байна уу? Би өөрөө ухтаж авна. Явцгаая. Тавтай морил. Олон жилийн дараа морилсонд би их баяртай байна. Хаан та би тантай уулзах гэж ирээгүй билээ. Таны хөвөн болж мэндэлсэн тэр их хүмүүнийг харахаар ирлээ. Ясаар болгоё. Морил. Болгоохтун. Хөвүүнээ би олон жил хүлээсэн. Энэ байна. Ганц та биш. Хорвоо ертөнц даяараа хүлээж байлаа. Би хөөнийг харж байгаадаа баяртай байна. Энэ хүнтэй уулзах гэж би олон жил даянчлаа. Одоо нэг сайн хараатгая. Та яав? Орчлон ертөнцийг гороолж байна. Та юунд уу? Хөвүүний хувь заяанд ямар нэгэн тохиолдох нь уу? Үгүй дээ. Би хөвөнд биш. Өөрийнхөө хөвцөйд харамс. Би хөвшин хүн. Удаан амьд явахгүй. Хөвөнийг гэрсэн бурхан болохын хар хувь дутлаа. Гэгэрсэн бурхан? Үгүй, миний хөвөө номын мөр хөөсөн даянч биш. Дайчин эр болно. Хатан зэрэг дайчин болж атаад дайснууд түүнтэй тэрсэлтгээ сайн. Дайн тулаан болгонд домогт ялтыг байгуулдаг баатар болоорой гэж адислах зүйтэй. Тийм ээ. Тэх болтугай. Амьдралынхаа тулаан болгонд ялна. Муу сэтгэл бүхэнтэй тулалдах болно. Улмаар сэтгэл хөдлөл мэдрэмжээр дүүрэн орчлон ертөнцийг захина. Хэдий хөвөн дайчин эрийн гэрт төрсөн ч хорвоод даяанч дүрээр заларчаа. Хөвөний бейд Бурхны 32 шинж бүртэж янхаа цэцэг эргүүлэг магна дээрх нар гээд Ямар шинж тэмдэг байх нь хамаагүй. Гартаа илд барьсан дайчин л байг. та бол улс орныг илдээр эзэлдэг. Таны хөвөн зүрх сэтгэлээрээ дайчин хаан хил хязгаарыг өөрчилдөг. А энэ хөвөн эрен үеийг Энэ тэнгэрээс буусан лүндэн юм бол би дээд тэнгэрүүдтэй л тулдна. Даянч бол хүсэл төрөхгүй болтол би хөвүүнээ тав тухтай сайхан орчинд байлгана. та түмэнтэй зүтгэвч хаантаа. Хөвөн даянч болох тавилантай. Намайг оршоогтун. Харьяат ард иргэд маань ирээдүйн хаанаа харахыг хүсэж байна.
хаан Сиддарт Гаутамд өрөөд өргөе. Сиддарт Мантуа. Сиддарт Мантуа. Сиддарт Мантуа. Сиддарт Мантуа. Та яасан бэ? Аавга зүрх сэтгэл сүүлийн удаа харж байна. Хич харахгүй. Сиддарт Мантуа. Сиддарт Мантуа. Сиддарт Мантуа. Хаант мэдэхгүй л байна. Орчлон ертөнцийг өөрчлөх хүний хувь заяаг өөрчлөгээд байдаг. Амьдрал хачин да. Хачин. Сиддарт Мантуа. Сиддарт Мантуа. Сиддарт Мантуа. Сиддарт Мантуа. Сиддарт Мантуа. Сиддарт Мантуа. Энэ модит эрзэргийн мөнтөх сонсож Сиддартын түүхийг